Өмнө нь бас 10 дугаар хуралдааныг зарлаад Монгол Ардын намын бүлэг ирээгүй, эрс бүрдээгүй. За өнөөдөр мөн Монгол Ардын намын бүлгийнхэн ирсэнгүй. Тэгээд өнөөдөр 11 асуудлыг хэлцэж байна. Ер нь эрс сэдвхийн асуудал ер нь яагаад ингэ сүүлийн үед ингэж асуудал дагуулад байна. За 6 сарын 26-нд 10 дугаар хуралдааныг бол зарласан байсан. За тухайн үед бол одоо арчс намын бас тодорхой төлөөлөгчнөр бол чөлөө авсан, зарим нь бол одоо эрүүл мэндийн шалтгаантай ч юм уу бас одоо томилттой явж байгаа ийм тохиолдлууд бас байсан. За энэ удаагийн хуралдаан дээр бол арчс намын төлөөлөгчнөөс бол 21 төлөөлөгч хуралдаандаа хүрэлцэн ирсэн байна. За 15 төлөөлөгч танхимаар, 6 төлөөлөгч бол одоо цахимаар оролцож байна. За өнгөрсөн одоо хуралдаан дээр Монгол Ардын намын төлөөлөгчнөр бол ардчилсан нам бүрцээ бүрдүүлэх юм бол бид нэр хуралдаандаа орно гэсэн ийм л одоо шаардлага тавьсан. За тэрний дагуу бол одоо энэ удаагийн хуралдаан дээр манай нам бол эрцээ бүрдүүлээд одоо ингээд хуралдаанаа хийж байна. За энэ удаагийн хуралдаан дээр Монгол Ардын нам харамсалтай дахиад одоо хуралдаанд оролцсонгүй. За аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг хүн бол мэдээж хуралдааны талбар дээр л одоо төлөөлөгчийнхаа бүрэн эрхийг одоо хэрэгжүүлэх, за ард түмнээ төлөөлөх энэ одоо боломжоо идэх ийм одоо боломжтой байдаг. Хэн нэгэн одоо намын бүлгийн даргын шахалтаас болоод одоо ингээд нийт төлөөлөгчд нь бол одоо хуралдаанд оролцож чадахгүй байгаад бол харамсаж байна. Ер нь бол цаашдаа бол манай төлөөлөгчнөр аль болох одоо энэ хуралдааныхаа үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж иргэдэд төлөөлөх энэ одоо эрхээ бас одоо бүрэн дүүрэн одоо хэрэгжүүлж идэвхтэй наашлагтай бас олон одоо ургалч үзлэр Ховд аймгийнхаа хөгжлийн төлөө бас ийм хамтын бүтээл шийдвэрүүдээ бол гаргана гэдэгт бол эргэлзэхгүй байна. Тэгээд бас хуралдаандаа ирээгүй заримдаа бол одоо нөгөө иргэдийн хурлын хороодын хуралд бүр огт ирж үзээгүй төлөөлөгчнөр хүртэл байгаа байхгүй одоо Монгол Ардын намаас. За энэ төлөөлөгчнэрийг бол одоо бас ингээд жоохон идэвхтэй оролцож энэ төлөөлөх эрх үүргээ бол бас жоохон ухамсарлаж те жоохон ёс зүйтэй байхыг л одоо би бас хурлын даргууд байнга шаардж байгаа тийм. Иргэдийн хурал дотооддоо бас асуудлыг зохицуулах, энэ ирэхгүй байгаа төлөөлөгч нарт хариуцлага тооцох асуудал ер нь байдаг юм уу? За ер нь бол яг улс төрийн одоо шаардлагууд Монгол Ардын намын бүлгээс тавьдаг. За нэг сард одоо засгийн газрын хуралдаан дээр хэлсэн үгтэй холбоотой бол одоо иргэдийн хурлын даргаыг огцруулах асуудлуудыг одоо оруулж ирсэн. За миний хувьд бол ердөөсөө байнга одоо хуралдааны зарчмаар тий хуралдааны танхимд асуудлаа шийдье. Хуралдаа ирэхгүй ажиллаа таслана гэдэг бол одоо энэ төрийн ажил одоо энэ яг ийм малын гоц салдуурт өвчин гарцсан ийм одоо экзектэй цаг үед аймаг орон нутгийн шийдвэрлэх шаардлагатай ажлууд байгаад идэг. Тэр төрийн ажил үргэлжлээд одоо ингээд явж явах ёстой. Тэгэхээр энэ хуралдаанд оролцохгүй энэ хуралдааныг одоо учир шалтгаангүй таслана гэдэг бол хамгийн бүдүүлэг ийм л асуудал гэж ингэж харж байгаа. Төлөөлөгч нар урамшууллаа яаж авдаг? Нэг төлөөлөгч хэдэн төгрөг авдаг юм? За иргэдийн хурлын төлөөлөгч нар тойрогтой ажилласан ажлынхаа тайлангаа одоо бас тайлагнаад за хуралдааныхаа одоо үйл ажиллагааг сурталчлах, за дээрэс нь иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хурал цуглаан зохион байгуулах ч гэдэм үү. Одоо энэ хийж байгаа ажилтайгаа холбогдуулаад жилд бол 5 сая төгрөгийн дэмжлэг авдаг юм байгаа. Тэгээ энэ одоо мөнгөө бол манай төлөөлөгч нар их хэн аваа явж байгаа тийм. Энэ урамшууллынхаа мөнгөөр ер нь тойрогтой хэр үр ашигтай ажиллаж чадаж байна гэж та хурлын даргын хувьд төлөөлөгч нараа дүгнэж хардаг байна. Гэхдээ энэ төлөөлөгч болгон харилцаа адилгүй. Ер нь бол маш үр дүнтэй зарцуулж байгаа яг тэрнийхээ төлөө ингээд айгүй ач холбогдол өгч ажилладаг төлөөлөгч нар байна. Цагаан сараар одоо ахмадуудаа одоо хүндлэгч байд юм уу, хурал зөвлөгөөн зохион байгуулах, багийнхаа өмнө тулгамдсан асуудлуудаар одоо хилцүүлэг энэ төр өрнүүлэгч гэдэг юм уу. Маш зөв зөвхтэй зохион байгуулдаг төлөөлөгч нар байна. Бас одоо зарим одоо ингээд одоо зарцуулалтын шаардлага хангахгүй байгаа төлөөлөгч нар ч бас байгаа. Тэгээ энэ дээрээ бол одоо манай санхүү хариуцсан хүмүүс бол бас хууль ёсны дагуу холбогдох баримтуудыг нь бол бас аваад илүү одоо санхүүгийн зөрчилгүй байх талаас нь бол бас анхаарч ажиллаж байгаа. Эхний одоо удаагийн хурал товлогдоход Монгол Ардын намын бүлгээс бол бас яг хурал эхэлсний дараагаар альбан бичиг хургуулсан гэсэн шүү дээ. За ардчилсан нам эрцээ бүрдүүлсэн нөхцөлд манай одоо бүлгийнхэн ирж суух одоо боломжтой гэдэг. Энэ удаагийн хуралдаан дээр ер нь Монгол Ардын намын бүлгээс ямар нэгэн бичиг альбан тоот ирүүлсэн үү? Монгол Ардын намаас одоо ямар ч бичиг альбан тоот ирүүлээгүй. Одоо хуралдааныг бол бэлтгэл ажил бүрэн хангагдсан. За тэгээд хуралдааны одоо дахин зарлагдсан товыг бол одоо бүх төлөөлөгчнөрөө холбогдож одоо хэлсэн. Дээрээс нь бол бас дундын группээр бол одоо бүх мэдээллүүдээ бол өгсөн байгаа. Монгол Ардын намаас Аянаа гүйлгээ төлөөлөгч бол сая хуралдаанд оролцож байгаа.
Тий. Өнөөдрийн хуралдаанд нийт 22 төлөөлөгч оролцож байгаа. Ардчилсан намаас 21, Монгол Ардын намаас одоо нэг төлөөлөгч. Тий. Аянаагүй төлөөлөгч шиг одоо ингээд орж ирээд асуудлаа ярилцээд тий. Ингээд хамтын бүтээл шийдвэрүүдээ гаргаад ажиллах бас бүрэн боломжтой. Тий. Монгол Ардын намын бүлэг дотор бас аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нар хуралдаа ирэхгүй байгаа төлөөлөгч нараа бас шүүмжилж нам дотооддоо бас ийм шүүмжлэлийг өрнүүлжсэн л та тийм. Энэ удаад бас дахиж одоо ирсэнгүй бүлгийнхэн тэгээ Монгол Ардын намынхан. Тэгэхээр ер нь энэ шалтгааныг та юу гэж харж байна? Ер нь бол улс төрийн шалтгаантай болов гэж одоо бодож байна. Монгол Ардын намын бүлэг ер нь бол энэ хурлын үйл ажиллагаан дээр одоо илүү бүтээлч санал гаргах гэхээсээ илүү нэг тийм улс төрчсөн байдлаар илүү их одоо асуудалд хандж байгаа. За ер нь бол улс төрийг би бол бас хэлж байгаа цаг тухайн үед нь хийнэ. Одоо ард түмнийхээ сонголтыг хүндэтгээд хэдүүлээ бол хамтдаа бас энэ Ховд аймгийнхаа төлөө бол ингээ бодлого шийдвэрүүдээ гаргаад явах хэрэгтэй гэдэг ийм байр суурьтай байгаа. Хэрвээ асуудал байгаа бол одоо хуралдааныг таслах, ажил хаях, одоо ингэж төрийн ажлыг залгардуулах гэхээсээ илүү хуралдааны танхимд орж ирж асуудлыг илүү бодиттой ярих нь илүү одоо энэ хурлын үйл ажиллагааг илүү нээлттэй явуулах бас боломжийг бүрдүүлнэ л гэж харж байгаа.